За та бүхэн сайн байцгаана уу? Сайхан үйлчих шин үү? Одоо ч үйл боллоо доо. Тэ? Үйл бараг болчихлоо ш. Үлийн ихэнх сар уу? Намрын адаг сар уу? Намрын адаг сар уу? Тэ намрын адаг сар баха тий. Дунд дараа биш бах тий. За адагч бай дунд ч бай яах вэ? Ер нь бол өвөл одоо тун удахгүй боллоо. Өвлийн бэлтгэлээс хангах хэрэгтэй бид нар. Тэгээ ер нь бол яах вэ? Зөвхөн би ер нь дандаа хэлдэг те. Намар буюу ер нь намар миний хувьд бол айгүй онцгой сэтгэл төрүүлдэг юм аа. Нэг л муухай байдаг. Нэг бүх юм ингээл хагцаад явчих гэж байгаа юм шиг санагдаад. Бүх юм ингээд баяртай гэдэг юм дуусгах гэж байгаа юм шиг санагдаад байт. Тэгээ яах вэ? Тэгэл нөгөө эргээд намрын дараа эргээд өвөл болоод хавар болоод цум болно. Эргээд сайхан цаг мөчөрнө. Эргээд гоё дулаарна. Дахиад бид нэг ингээ сайхан зам болно гэж бодохоор их сайхан байдаг л да. Яг түүнтэй адилхан бидний амьдрал ч гэсэн Бурхны тэрхүү хүнд хэцүү үед Бурхны тэрхүү ивэл өрөөл ирж биднийг хүчрхэгжүүлж, өрөөж, сайхан цаг ирнэ гэсэн тэр итгэл бишрэл дотор бид нар амьдрах хэрэгтэй байт юм болоо гэж. Эзэж бид нар найдвараа гэж болохгүй байх гэж би боддгийг. Ямар нэгэн нөхцөл байдалд, ямар нэгэн хүнд хэцүү үед, ямар нэгэн асуудал тулгарх үед бидний амьдралд сайн цаг ирнэ, сайхан цаг ирнэ гэдгийг эзэж бид нар мартаж болохгүй байх. Амен. Бурхан биднийг эзэж орхитгүй. Тийм учраас бидний амьдралд сайн цаг ирнэ гэдгийг ойлгомжтой. Саад бэрхшээлийн цаана Бурхан бидэнд илүү сайныг бэлтгэсэн байдаг. Тийм ээ? Саад бэрхшээлийн цаана Бурхан бидэнд илүү гайхамшигтайг бэлтгэсэн байдаг. Бид нар тэр саад бэрхшээл аливаа нэг сорилтыг Бурхантай хамт даван туулаад цаана гарах үед бид нар өмнө байснаасаа илүү хүчрхэгдсэн итгэгч нар болж цаана гарч чаддаг. Тийм учраас ахтус минь саад бэрхшээл, сорилт, зовлон, хүнд хэцүү бидний амьдралд ирэх үед бид эзэнд найдаж, итгэж, эзнээс зуурч, эзэнд найдаж, итгэж, эзнээс хүлээж амьдрах юм бол бид илүү их хүчрхэгдсэн итгэгч болж Бурхны дотор дасгалжуулагч цаана гарах боломжтой. Тэгээ одоо яг Монголд маань бас ковид мовид гэл ер нь янз янзын байна л та. Тэгээ бид нар бас ер нь сайн мэдээ тараах Есүс Христийн талаар бусдад ярих, эзний хаанчлалыг өргөжүүлэн тэлэх гэх мэт асуудал дээр ер нь бас жоохон асуудалтай, удаашралтай. Нэг талаасаа, нөгөө талаасаа бас болгоомжлолтой тий. За нэг амтныг дагуулад ирсэн чинь нөгөөх нь өвчин зовлон тусчул өстө гай болно гэж бодсон. Тийм болгоомжлолтой ингээд амьдарч байгаа байх л та. Тэгээ гадуур бас нөгөө бөөнөрөө цуглахыг хориглож байгаа учраас тэрэн дээр бас нөгөө анхаарал болгоомжтой бид нэр амьдарч байгаа юм болов уу гэж бодож байгаа. Гэхдээ энэ одоо ковидын ханиад энэ хөл хорионы үе биднийг юунд сургаж ийнэг вэ? Ийм үед бид нэр хэрхэн ажиллах вэ гэдгийг сургаж байгаа гэж ойлгож байна. Одоо бид яг ийм хөл хорионы үед яаж одоо сайн мэдээ тарах вэ? Яаж цуглаанаа хийх вэ? Яаж Христтэй холбоотой байх вэ? Ер нь бол зарим судлаачид дэлхий хизээч эргээд хуучин байранда орохгүй гэж яриад байгаа шүү дээ. Одоо яг ковидос болоод яг дэлхий хизээч ингээд энгийн сайхан хуучин шиг ингээд одоо ингээд нэг төм түжигнэж бум бужигнсан тийм амьдралаар амьдрахгүй. Энэ ковид гэдэг зүйл л хүмүүсийг бүгдээрингийн яг энэ тусгаарлалтанд ийм байдалтай байлгаж байгаа. Тэгээд чинь ер нь бол Бурхны бидэнд өгч байгаа анхааруулга гэж үзэж байгаа. Ялангуяа тэр Хятад бол сүүлийн нэг жил бол аимшигтай том гамшигуд бий боллоо. Том мөндрүүд орлоо. Газар хөдлөлт боллоо. За тэгээд энэ аимшигтай ковид гэдэг зүйл гарлаа тийм ээ. Яг нөгөө Египтийн тэр хаадыг Египтийн ард түмнийг Бурхан цогч ийсэнтэй адилхан тийм аимшигтай зүйлүүд боллоо л доо. Тэгээ энүүгээр дамжуулж Бурхан биднийг бас иргэн санаасаа, иргэн хараасаа, иргэн гимшээсээ, эргээд Бурханы өмнө ирээсэй гэж хүмүүст анхааруулгыг өгж байгаа юм бол Бабелийн цамхгийг Бурхан нурааж ирснийг та бүхэн санаж байгаа тий. Тэгээд тэнцээ хүмүүсийн хөлийг утгалдуулж ирснийг санаж байгаа. Ягаад гэвэл хүмүүс хоорондоо нийлээд маш хүчрхэг болж ирсэн. Маш хүчрхэг болоод бид нар бүгдийг хийж чадна гэж орилж шаралж цээжэд илдэж ирсэн.
Тэгтэл бурхан тэднийг хинч биш болгосон. Яг үүнтэй адилхан. Техник, технологи хөгжөөд нөгөө нэг хүмүүс маань өөрснөө маш хүчрхэг болоод хүмүүс маань өөрснөө хийж чадахгүй зүйл байхгүй болоод эснээс амтан гаргаад эснээс хүүхэд бий болгоод одоо яста алж өгч ш сагварч. Одоо хүн бол ингээд нэг сонирхолтой зүйл ингээд ямар хүүхэдтэй болох уу? Хэдэн ихэр хүүхэдтэй болох уу? Гэдгийг өөрийнхөө хүслээр шийддэг болчиход. Цаанч. За тэгэд нэг хүний эснээс одоо жишээлбэл мөнгөныгийн үүдэлснээс аваад яг адилхан мөнгөнийг бүтээх боломжтой болчиход. Тийм хонь бүтээсэн юм шиг санаж. Гэтэ одоохондоо хүнийг үл арай бүтээгээгүй, бүтээхийг эсэргүүцээд байгаа юм. Гэх мэтчлийн юм аимшигтай. Ийм аимшигтай зүйлсүүд загварч юм. Гэтэл яг энэ ковид гэдэг зүйл гараад бас хүмүүс биднийг та нар бол бяцхан жижигхэн өт орхоноос ялгаагүй амтч шүү гэдгийг сануулсан, бурхны өмнө бас биднийг гимшүүлсэн тийм нэг одоо цаг мөч юм болов уу гэж бодож байгаа юм. Тэгэхээр ямар ч байсан ах トゥ усын амьдрал гэдгийг бид нэр харахад нэг л их цаг хугацаа өнгөрөөд нэг л их ингээд асар их зүйл ингээд яваад байгаа юм шиг санагдаж байгаа юм. Гэтэл үнэндээ бидний мянган жил бурхны хувьд ахар богинохон хугацаа байдгаа гэж Библиэд бичсэнтэй адил бидний амьдрал нэг л мэдхэд урсаад өнгөрдөг. Тэгвэл бид нэр Библийн өнөөдөр хэсгээс харъя л да. Эхлэл номны 35 дугаар бүлгийн 16-аас уншина. За би бараг нэг 2 жилийн дараа шил зүүх байх шүү. Та нар сануулчих. Хотон ингэ харахаар бокс тагалах гэдэг ингэдэг болчиход байгаа. За уншия. Тэднийг битээлээс хөдлөөд Ефратад хүрэхээс арай өмнөхөн Рахел төрөх болж хүчтэй өвдөжээ. Түүнийг хүндрэлтэйгээр төрөх үед их баригч нь битгий. Та одоо бас нэг хүүтэй боллоо гэж хэлв. Тэрээр нас эцэслэж ам тавихтаа хүүгээ Бен Они гэж нэрлэжээ. Харин эцэг нь түүнийг Бенамин гэж нэрлэв. Рахел нас барж түүнийг Ефрат, Бэтлехэм орох зам дээр оршуулв. Яаков түүний булшин дээр хөшөө босгосон бөгөөд тэр нь одоо хүртэл Рахелийн булшны хөшөө гэж нэрлэгдсээр байна. Израиль дахин цааш хөдөлж эдэрийн цамхгийг өнгөрөөд майхнаа босгов. Израилийг тэр газар сууж байх үед Рубен явж эцгийнхээ татвар эм Билхата унтав. Израиль түүнийг нь сонсчээ. Яаков 12 хүүтэй байв. Лиагийн хүүгүүд гэвэл Яаковын ууган хүү Рубен, дараад нь Симон, Лев, Юда, Исахар, Зебулен билээ. Рахелийн хүүгүүд нь Йосеф, Бенамин хоёр билээ. Рахелийн шивгчин Билхагийн хүүгүүд нь Дан, Нафтали хоёр билээ. Лиагийн шивгчин Силпагийн хүүгүүд нь Гад, Ашер хоёр билээ. Тэд бол Падан Арамд төрсөн Яаковын хүүгүүд болно гэж. За тэгээс үлд нь Рубен гэдэг нэг хөргөн шүү дээ юм уу. За тэгээд цааш нь харах юм бол тэгээд Яаков Кит Арбагийн Мамрэ руу явж эцэг Исаактай очив. Кират Раба гэдэг нь Авраам, Исаак хоёрын сууж байсан Хеброн билээ. Тэгэхэд Исаак 180 настай байжээ. Өндөр насыг насалж этлсэн Исаак амьсгал хураан нөхчөөд өөрийнхөндөө нийлсэнд хүү Исав, Яаков хоёр нь түүнийг оршуулжээ гэж. За Библиэс харах юм бол энэ ч нэг одоо яадгийн сонирхолтой хэсэг байгаа юм. Ер нь бол 2-3 хүн ч хүчж байгаа. Тэгээ нэг хүн төрж байгаа юм. Тэгээ өөр юм юу ч болоогүй. Тэгээ яг одоо бид нар чинь нөгөө Библийн илчлэлт номлол гэж ярьж байгаа тийм үү? Яг Библийн номыг хэсгээр нь яг аваад Библийн үгнээс зайлсхийхгүйгээр номлох гэж. Ер нь яг зөвхөн тайлбар номлол гэж байгаа номлолын нэг хэсэг, илчлэлт номлол гэж байгаа номлолын нэг хэсэг хоёрын цагаан. Сүүлийн үед бол номлогч нар илчлэлт номлыг илүү их сонгож номлож байгаа. Ягаад гэвэл Бурхны үг бол гээхийн аргагүй гэж, орхин аргагүй гэж. Тайлбар номлол гэдэг нь юу вэ гэхээр энэ дотор байгаа Бурхны үгнээс одоо жишээлбэл пастор нь та нарыгаа өргөл өрөхгүй байвал дургуун үрээд шууд өргөлийн номлол хийнэ гэсэн үг. Халелуя гэж. Та нар ингээд нэг ховж юу ингээд яриад байвал те.
пастор нь дургуй хөрөнгөтэй. За энэ ч юм уу эдгээр ховж ив яриад. Ховж ив ишлэл хаана байна гэж түр хайж байгаа л бити ховж ив яриад та нар гэж номлоно гэсэн үг. Тайлбар номлол гэдэг маань ер нь бол номлогч хүн өөрөө Библиэс нэг хэсгийг сонгоод тэгээд өөртөө таалагдсан сэдвээр эсвэл цуглааныхаа чуулганыхныхаа одоо ямар нэгэн та нарт хэлчихье гэсэн сэдвээр номлодог. За тэгээ энэ яг номлолоор дамжуулж цуглааныхаа дунд байгаа итгэгч нар энэ трийг бол бас нэг жоохон дайруулсгээд явдаг тийм юм бол байдгийн шиг байгаа тайлбар номлолт. Илчлэлт номлол бол тийм юм байхгүй. Илчлэлт номлол гэдэг бол Библийн үг үсэг бүрийг алгасдахгүйгээр эхнээс нь ихсүүлээд үг болгоноор ингэж номлодог. Манай цуглаа маань ерөнхийдөө бол 3 сар илчлэлт номлол, 1 сар тайлбар номлол, 3 сар илчлэлт номлол, 1 сар тайлбар номлол гэд ингэж яваад яг ийм одоо юугаар явж байгаа? Цагийн хуваараар. Одоо бол бидний хувьд нөгөө илчлэлт номлолоо явж байгаа. Тэгээ илчлэлт номлолоо номлосон чинь надад эзэн яг ийм ишлэл өгчлөө. Нэг хүн төрөөд 2 хүн өгсөн. За тэгээ та нар одоо сайхан нэг 10 минут сайхан чимээгөө цэгээ тунгаа бяцлах. Тэгээ би залбираад өнөөдөр номлолоо дуусгах гэж. За тэгээ энэ чинь ямар юм гэдэг байна. Зүгээр үү? Энэ чинээс харах юм бол ер нь бид нар ингээд Яков, Израиль, Рахел энтрийн ингээд амьдралыг аваад үзвэл маш том түүх явж байгаа шүү дээ. Айгүй том түүх өгч явж байгаа. Ер нь бол тэдний амьдралыг ингээд аваад үзэх юм бол уулзаал, уулзраал, дайтаал, төрөөл тэгэл дунд нь нөгөө нэг хүчирхийлэл яваал тэгсэн одоо сүүлд нь чинээс яаж юм гэсэн чи нөгөө том хүүн очингуудаа аавынхаа татвар юмтай унтаал ингээд алж өгч байгаа шүү дээ. Чи ер нь бол нилээн болж байгаа. Тэгээ явж 12 3 хүүхд төрүүлээд тэгээ эцэст нь яаж ийнө вэхээр нөгөө нэг хайрлаж дурлсан хүмүүс хүлээсэн хүмүүс нь ч тэр бүгдээрээ энд их орхиж байгаа. Бид нар энэ түүхийг харах юм бол Яков, тийм үү, Исаак, Йосеф эднэрийн түүхийг харах юм бол ер нь бол агуу түүхэлтэй. Маш мундаг түүх, айгүй гайхамшигтай түүхэн чагаар. Энэ 3 үед дамжсан энэ 3 үеийн түүхийг бичих юм бол үнэндээ супер түүх гарч ирнэ. Гайхамшигтай түүх гарч ирнэ. Энд бид нар суралцах юм зөндөө. Маш гайхамшигтай зүйлсүүд байгаа. Гэхдээ өнөөдөр ингээд Библийн хэсгийг бид нар хаад үзэх юм бол ямар амархан амьдрал дуусч байна те. Өөр ингээл фун гэл байхгүй болчих жоох. Дахиад өгчлээ. Өөрхийн амтан дээр нэг 180 наслаад бас мундаг л наслсан байгаа юм л да. Исаак өвөө маань нас орчлаа. Тэгээ одоо юу болсон? Тэгэл эднээсээ оршуулаад дуусч байгаа. Тэдний амьдралд ямар гайхамшигтай, ямар түүхтэй, ямар лаг байсан, тий, ямар хүчрхэг байсан тэр нь ерөөсө чухал биш. Тэгэл тэд нас урсаа. Тэд эцэг хүүхэд рүүгээ явсан. Этос. Хүний амьдрал өнөөдөр ингээд харахад нэг их агуу юм шиг, нэг их сүртэй юм шиг, нэг их юм одоо тий юу гэж хэлэх юм бэ? Тийм их урт юм шиг санагдаж байгаа боловч үнэндээ хүний амьдрал нүдэрэмхийн зурл өнгөрөөд дуустдаг юм болов уу гэж би энэ хэсгийг харж сууж явахдаа бас бодчихлаа. Сургуульд багт 10 жилийн сургуульд багт ерөөс явдаггүй байсан тий. Сургууль. Бушуухан сургуулийг төгсөөд эндээс сурдахын шиг зайлаад өгөх юмсаа ястаа явахгүй маа хайлт. Тэгдэгтэй одоо төгсөн чи юу вэ? Одоо ер нь үгүй нэг л мэдхэд хавар нэг л мэдхэд өвөл нэг л мэдхэд хавар нэг л мэдхэд өвөл. Өвлийн хуцаад алт хийж амжаагүй байхад л буцаад өвөл болчих юм. Амар хурдан цаг хугацаа өнгөрж байгаа байхгүй юу? Тэг ингээл нүдэн дээр өгшрөөл. Толон тарихаас дургуурэл. Өсчин орохоос дургуурэл те. Яагаад өсчин орохоор дургуурээд гэхээр нүдэн дээр энэ өсний чинь буурлууд нэмэгдээд их юм шүү дээ. Тэгээд дээр би ярил өсчинд ороод ингээд энэ чинь 2 3 цагаан ус ингээд гоцоогоо дургуурээд ихэр өсчинд харж байгаа. Чи миний наад нэг 2 цагаан усээ аваатахаач гэсэн чинь. Ахаа аль хоёрыг авах юм чи 10,000 цагаан ус шүү дээ гэсэн. Энэ чинь нэг 2 цагаан ус өрдий гэдсэн байхгүй. Би тэрийг амьдаа хайчлуулчих гад. Тэгсэн чинь дээрээс нь харсан чинь амар олон байсан гинэ. Тэгээс үлдээгээд ер нь за эвлэрч байгаа. Ер нь бол цаг хугацаа бол маш хурдан өнгөрч байгаа.
бидний амьдралд. Яг л мэтгэд цаг хугацаа өнгөрнө. Тэгээ энэ цаг хугацаа өнгөрч байгаа байдал, бидний энэ өвдөж авж байгаа байдал, бидний амьдралд нь өнгөрүүлж байгаа амьдрал, хөрвж байгаа энэ байдал маань бидний өөрсдийг маань маш өчүүхэн жижигхэн бурхангүй бол бас хинч биш, юу ч биш юм шүү гэдгийг бидэнд илэрхийлээ харуулдаг юм болов уу гэж бодож байгаа. Тун саяхан улсын их хурлын гишүүн Батчим гэж нэг бүсгүй нас барсан, ардчилсан намын гишүүн байсан. Тэр 50 50-нд мундаг сурж ирсэн, хятад метод хэлтэй их л мундаг хүн байсан баг. За мөн тун саяхан Петровисын сайд биш Петровисын эзэн оюун гэрэлгүй бас насарлаа. Бас л нөгөө шарк тийм үү? Бас л мундаг. Тэгэд тун саяхан манай эхнэр битээр тэрнийг Forbes ч илүү, Morbus ч илүү. Forbes тийм нэг сэтгүүлийн тэр нэг үйл хөдлөлийн юунуудад шагнал гардуулах тийм ёслолд манай эхнэр битээр оролцсон Bloomberg-ийн. Тэгээд тэнцээр мундаг хүмүүс явж байна. Мундаг айгүй чадварлаг мундаг баян хүмүүс явж байна. За тэгсэн шал худлаагаар удаж бас явж байна. Нөгөө нэг юуны нөгөө UB comedy гэдэг те. Тэрний нэг худлаа янз янзын юм ярьж нэг хүн инээлгдэг нэг хэд нөхдүүд байдаг те. Тэд нар чинь нэг гисчмс амар. Тэр нэг томчуудын игнэнд орох гал тэр өгөрчсэн. Явж өгч байна. Тэр хүмүүс додоо очиж мэдлээ. Дээдсүүдийн зэнанд орох гал ядж байгаа тэгэл хараал явж илээ. Тэгээд энэ чинь мундаг хүмүүс байж лээ. Нөгөө нэг шаркууд ч юм уу чинь шингээ явж шүү. Ингээ ачаад хараад тэгээд ер нь яг хуу тэр хүмүүсийг харж байгаа тэр сүүлийн үед болж байгаа тохиолдлуудыг бодоод ингээд үзэхээр бид нар хэн ч байсан ямар ч гайхамшигтай агуу хүчрхэг түүхтэй хүүхтэй хүч чадалтай мэдлэг боловсралтай мөнгөтэй тийм хүн байсан. Бурхны өмнө бид нар хинч биш юм аа гэж. Бурхан үгүй бол бид нар хинч биш юм аа гэж. Одоо тэгэл тэр мундаг хүмүүсийг гэрүүлний гашуудаал санаал дурсан л биз. Тэг яах юм? Тэгэл тэр бахан биеийн газартаа шороороо сүнс нь хэрвээ итгэдэг бол мөнхийн улсын амьдралаа эхлүүлнэ. Итгэдэг бол мөнхийн там мөнхийн зовлонгийн амьдралаа эхлүүлнэ. Тэгэл тус. Тэр Петровисын хатагтаа бол Монголд үнэхээр тэрүүн баячуудын нэг гэж би бол ойлгож байгаа. Аюултай баян хүн баг. Янз янзын сургууль эзэмшдэг, гэсэн шидийн юм бас хийдэг. Өөрхий насварлаа. Тэр хүний насварсан гэсэн Facebook-ны комментийн доороос ингээд харах юм бол тэр хүнийг амар их хараацсан байлээ л дээ чаваас. Тэгээ бас хүмүүс ёс суртахуун гэж хэцүү шүү дээ. Мөгсөн хүнийг хараад явах вэ? Янз янзаар хилцсэн л байлээ. Уг нь хураасан мөнгөөрөө бодвол тэр хүн нэр хүн дээрээ бодвол тэр хүн уг нь 1000 төм наслах ёстой шүү дээ. Тэгээ Стив Джобс л нэг нөхөрөөдөг чинь. Бас нөгөө нэг хавдар болоод тураад насварсан юм онгоромортой. Чи мөнгө өгөөд хүнийг өөрийнхөө өмнөөс ажил хийлгэж болгоно. Чи мөнгө өгөөд хүнийг өөрийнхөө өмнөөс хүнд хэцүү бүх зүйлээ хийлгэж болно. Гэхдээ чи мөнгө өгөөд хүнийг эмнэлгийн орлого өөрийнхөө өмнөөс явуулж чадахгүй гэж хэлсэн байдаг. Нэг иймэрхүү утгатай үг хэлсэн байдаг. Тэгээ бид нар яг тийм. Хүмүүс өнөөдөр бид нар нэх агуу мундаг лаг сайхан юм шиг боддог боловч эд баялаг эрх мэдэлтэй юм шиг боддог боловч үнэндээ бид нар Бурхны өмнө ясман дээр бол хинч биш. Юу ч биш. Тийм учраас унтах гэдэг баярагч цочмхаг юу гэж лавга хийгч алтайгч юу гэж уулгаалдаж чинь нөгөө бондгорын бүкс гэдгээ хэлж гинөө. Тийм учраас тэр агуу гайхамшигтай Бурхны нутарт найдаж Бурханд итгэж Бурхны авралыг эрэлхийлж амьдрах нь бидний хувьд чухал юм аа гэснээр. Бид Бурхантай байхад л бидний амьдрал хүчинтэй байна. Ямар ч тохиолдолд. Ариу бид Бурхныг өөрийнхөө амьдралаас аваа ичх юм бол тэр амьдрал хий хоосон замхраал алга болно. Тэгэхээр ах トゥ ус минь
Бид өнөөдөр хизээч энэ дэлхийг орхиж болно. Хизээч. Эндээс гараад явж хагаад энэ дэлхийг орхиж болно. Энд сууж хагаад орхиж болно. Магадгүй 30 жилийн дараа, 50 жилийн дараа бид энэ дэлхийг орхиж болно. Хизээч орхиж болно. Гэхдээ бидний хамгийн чухал, хамгийн хүчнэтэй, хамгийн гайхамшигтай тэр амьдрал бол Бурханаас зурч, Бурхантай хамт байж, Бурханд найдах тэр амьдрал юм шүү гэж би та бүхэнд хэлхийг хүсэж байна. Өнөөдрийн Библийн хэсгээс харах юм бол энэ хүмүүсийн амьдралын түүх бол агуу юу бол агуу. Исаакийн түүхийг аваад үзэх юм бол хэдүүлээ 189 л 180 настай да. 180 наслсан биш. Одоо манай 80 настай хүн байна уу? 80 настай хүн байна уу? Манай жуухтай чи 80 хүрсэн үү? Одоо хүрч чинь тий. За. Тэгвэл тэр Исаак чинь жуухтаа дээр дахиад 100 насыг нэмээд наслсан байгаа байхгүй. 180 нас. Яа тий. Тийм их наслсан байгаа. Тэгээ тэр чи 180 наснда бас юу хийсийг үзэхгүй энэ Исаак бол агуу зүйлийг үзсэн байгаа шүү тий. Маш их зүйлийг үзсэн. Тэгэл хичнээн агуу хичнээн мундаг байлаа гэд Бурхны өмнө тэгэл нэг мэтгэл бай бай болж байгаа бид нар. Тэм учраас өнөөдөр өөрсдийн хүч чадал яаж байгаа хөв. Манай баг хусаа тийш гараа явахдаа миний өдөөс ингэнэ. Халхан голгот. За юу ярьж байгаа марчуу. Тий. Агуу түүх бүтээсэн ч гэсэн тэр Бурхны өмнө тэгэл өнгөрсөн байхгүй бас. Яг үнтэй адилхан бид ч гэсэн үгүй болно. Бид амьд байгаа дээрээ амжуулах ёстой зүйлээ амжуулах ёстой юм аа. Энэ дэлхий дээр биднийг бас Бурхан ингэж амьдруулад байгаа юм биднийг амжуулах ёстой юм амжуулаа гэд байлгаад байгаа шүү дээ. Тодорхой юм шиг нэ. За тэгвэл бид нар өнөөдөр юу амжуулах шаардлагатай вэ? Юу амжуулах хэрэгтэй вэ? Та нар юу гэж бодож байна? Сайхан идээд, өмсөөд, зүгээд тэгээ яадаг юм те? Яг уу. Ирэх мэдлэлтэй болоод янз янзын байгаа байх л та. Ер нь бол өнөөдөр яг Есүс итгэдэг бидний хувьд хамгийн нэгдүгürt бид амжуулах ёстой зүйл бол зүрхэндээ өөрийнхөө зүрх сэтгэлийн хаан ширэнд Есүс Христийг хизээч авч хайхааргүй, хизээч гадагшлуулахааргүй бат бөх сулах ёстой. Энэ бол Бурхны биднээс хүсдэг хамгийн түүлийн гол зорилго. Бурхан бидний зүрх сэтгэлийн хаан судалж суугаад биднийг өдөртөн жолоодож биднийг өөрийн хүсэл дотор байлгаж биднийг өрөөхийг хүсдэг. Ер нь бол шүү дээ. Бид Бурханд итгэлээгээд нэг Бурханыг гийгүүлээд байх юм байхгүй шүү. Хатуусараа. Ойлгож байна уу? Би Есүст итгэлээгээд нэг Есүсийг гийгүүлээд байгаа юм ерөөсөө байхгүй. Одоо нэг ингэж байгаа шүү дээ. Манай охин, манай хүүхдүүд бол за томтууд нь ч хаваа. Манай баг маг бол ингээл сая манай цэлмэг, манай охин бол охин гэл гэрт ороод ирэнгүүч. Би гэрийн даалгавраа хийцэн. Намайг гийгүүлж байгаа царай. Дэрийн гэрийн даалгавар хийх надад ер нь ямар хамаагүй. Ингээл цэл манай нэг баг хүүчин бас нэг жоохон темирхүү ингээл хажуу байгаа юм та. Би ингээл зөрөгт үзэл сууж явах чи. Өнөөдөр би аягаа угаагаад хоёр давхрынхаа хогийг шүрдээд ингээл наагур цагаар явахдаа надаа ингээл юмнуудаа хилээл яваад. Намайг гийгүүлж байгаа царай. Ер нь би тэрийг надад ямар хамаат. Тэ? Ер нь ийм байхгүй бид нар. Би тамхинаас гарцсан. Есүст итгээд. Би ярих ухаа болцсон шүү дээ. Есүст итгээд. Би Есүст итгэдэг учраас гэр бүлийн гадуур харилцаа байхгүй. Бурхныг гийгүүлж байгаа царай. Манайс амар гийгүүлж ирдэг байхгүй. Үгүй бид нэр шүү дээ. Бурхныг ерөөсөө Есүст итгэлээгээд Есүсийг даглаагээд Бурхныг гийгүүлээд байгаа юм биш л дээ. Бид Есүст итгэлээгээд бид өргөдгөл байхгүй. Бид Бурхны хүслийг өөрийнхөө амьдралд биелүүлээд бидний амьдрал сайн үр жимсэн ирдэг байхгүй. Тэрнээс нэх яхад Бурхан гийгүүлэгдээд байдаг юм биш. Есүс ингэ одоо хэлсэн. Та нарын одоо тийм ээ хийж байгаа үйлсээр дамжиж бусдад гэрэл гэгээ болно гэж. Тийм. Бид өнөөдөр Есүсийг дагснараа бид нэгдүгürt өөрсдөө өрөөгдөн, хоёрдугаарт бид эргэн тойронд байгаа хүмүүсээ Христ рүү ирэх тэр боломжийг
Бурхны ёроолыг авах тэр боломжийг олгож өгч байгаа гэсэн. Христийн агуу тушаалч гэсэн яг л энэ шүү дээ. Тэ? Нэгдүгürt юу лээ? Зүрх сэтгэл оюухан хүч чадлаараа эзнээ хайрл. Хоёрдугаарт нь юу лээ? Ой. Бусдыг өөрөө адил хайрл. Хөршөө өөрөө адил хайрл гэсэн байна шүү дээ. Тэр юу гэсэн үг вэ гэхээр нэгдүгürt нь аан ширээнийхээ суудалд Есүс Христийг байлга гэж байгаа юм. Тийм үү? Есүс Христийг бид нэр хаан ширээнийхээ суудалд байлгачих юм бол бид нэр гэрэлтээд бусдыг гийгүүлнэ гэсэн үг. Тэгээ бусдыг гийгүүлэхээр нөгөөдөл нь гийгүүлэгдээд Есүс Христэд итгэнэ гэсэн үг. Ерөөсөө л энэ хоёр тушаалч яг л энэ явдал байна. Христийг би зүрхэндээ байлгаад Христийг дагах мөчид бидний амьдралаар Христийг дагсан тэр үйлсүүд тийм ээ тэр Христийг дагсан гэрэл бидний амьдралд гэрэлтэн тэр гэрэл харанхуйд амьдарч байгаа хүмүүс орж ирнэ тэгээд аврагдана гэсэн үг. Агуу тушаалч ерөөсөө энийг хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр бидний өнөөдөр Бурхан энэ дэлхий дээр хэсэг бүлэг зүйлсүүдийг амжуулаад та нарыг цаг хугацаа өгч байгаа шүү. Иргэн тойронд байгаа тэр хүмүүсийг ч гэсэн аврагдаасаа гэж Бурхан эцсийн өдрийг хойшлуулж байгаа шүү. Библиэд угаасаа хэлсэн байна. Энийг. Тэгэхээр бүгдээрээ өнөөдөр амжуулах ёстой зүйлээ амжуулах хэрэгтэй байна. Бидний дэлхий дээр байхдаа Бурхан эзнийг өөрийнхөө зүрх сэтгэлээс хизээч авч хайхааргүй тэр бат бүх суулгаж ямар ч үед түүнийг дагах ёстой. Яг Йов шиг. Амен. Зовлон, зүдгүүр, уян гашуу, үхэл хагцал бүх юм бидний амьдралд, Йовын амьдралд тохиолдсон. Гисэн ч гэсэн Йов яалаа. Бүр сүүлдээ Йов хог дээр үсрээд, үнсэн дээр суугаад, биеийн дээр нь хамуу өвчин гараад, тэгээд тэрийг гараараа маажаад болохгүй бүр ваарны илтерхийгэр хүртэл маажчихсан шүү дээ, тий. Захтнахын зовлон гэж та нар мэдв үү? Амар шүү дээ. Би чинь Бисрацтай байхгүй юу? Монголоор бол хайрцагт гэж байгаа юм. За би одоо та бүхэнд Бисрацын талаар 10 минут ярина гэсэн л байна. Тэгээд баг байхдаа нөгөө удамшаад дамжсан. Бисрац чинь айгүй гоё нэртэй шүү дээ. Тэгээ би баг байхдаа нөгөө арьсны эмнэлэгт хөвчлөлдэг гэсэн байхгүй. Арьсны эмнэлгийнхээ юу гэж хэлдэг вэ гэхээр Бисрацыг аминд халгүй алтан Бисрац гэж нэрлэдэг. Тэр нь хүний аминд ямар ч хал байхгүй, халдвар байхгүй. Тэгээ ингээд яг нэг хайхтар нэг бас тэг захтанж махтанж янз янз болохгүй. Тэгээд нэг ер нь бол нэг амин тийм хэцүү аминд халгүй бэл тээ. Гэхдээ яг ингээд хүндэрсэн хүмүүс ингээд бүх биеийн дээр ингээд хайрс гараад бүх бие ингээд нийлээд яг ингээд хайрстай юм шиг юм загас өглчдөг байхгүй. Хайрс төлдөг гэж нэрлэдэг. Тэгээ би чи багадаа эмнэлэгт тавьчихлаа. Тэгэхэд нөгөө диадистэй хүмүүс тэнд хэвтдэг байсан. Диадис гэсэн хүүхдүүд. Залуучууд хэвтэнэ. Тэгээ нөгөө диадистэй хүүхдүүд амар их захтандаг. Тэгэл захтнаад ингээд шин унтахтаа захтнаад ингээд бие маажаад өвчнөө ингээд амар их сэдрийчдэг. Тэгээ нэг хөөрхий хүү бүр ингээд сэхэнээр орж ирээд бүр амар болцоо орж ирээд айгуу гайгуу болоод тэгээ тэр яадаг байсан бэхээр унтахтаа тэр биш үү ортоогоо бүр бүтэн хөлүүлж унтдаг гэсэн. Тэгэхгүй шин ойрондоо ингээд бүр улаан мэл болтлоо мааж яачдаг. Тэгээ ингээд унтахт нь бид нэр хөлдөг нөгөөт гэж. Хоёр гарын ингээд ортоо нь хүлээд тэгээ хоёр хөлийн бас доотлогын төмөртэй нь хүлээд дахиад орон дээгүүр нь ингэж доогуур нь бүтэн ингэж явуулж хөлдөг гэсэн нөгөөт гэж. Тэгээ нөгөөт ч нэг ясандаа нөгөөтөө өөрийгөө маажихгүй тулд гэж одоо хөлүүлж ингэж унтдаг байсан. Тэгээ айгүй сонио өглөө босоод ирэхэд нөгөөч яаж хийж байгаа л хүлээсээ тайлаад маажсан байдаг гэсэн. Нэг хөл мөл гараа марна яаж хийж байгаа л ингээд тайлагдсан маажна. Яг үүндээ амар зовлонтой шүү дээ. Яв тэгж л зовдөг байсан баг л та өргөө. Амар мааждаг байсан. Бараар хүртэл өөрийгөө мааждаг байсан гэж ярьж байгаа юм. Тэгээ тэр тэгж сууж явахдаа хүртэл Бурханд талархаж ирсэн. Тэгж байхдаа хүртэл тэрээр Бурханд талархаж ирсэн. Яв. Тэгээд эцэст нь эзнэр ерөөлийг авсан. Эзнээс ерөөлийг авсан байдаг. Тэгвэл ах トゥ ус бид өнөөдөр ямар ч үед ямар ч нөхцөлд тэр агуу Бурханд итгэж агуу Бурхныг өөрийнхөө сэтгэл зүрхний хаан суудалд суулгаж байлгаж байна гэдэг бол бидний амьдтаа амжуулах ёстой хамгийн чухал зүйл юм байна шүү. Амен. За хоёрт нь сая би хэлсэн тийм үү? Нөгөө нэг гэрэн гэрлэрээ хөршөө өөрөө адил хайрлах.
Нэгдүгээрт бид эзэнд метршгүйгээр, цуцшгүйгээр, ганхшгүйгээр итгэх ёстой. Хоёрт нь бид нар метршгүйгээр, цуцшгүйгээр сайн мэдээ тарааж бусдад Христийг тунхаглах ёстой. Амен. Энэ сайн мэдээ тараах явдал гэдэг маань өөрөө ер нь бол яг нэг амархан юм шиг байгаа боловч ер нь бас эрхтэй л да. Айгүйх эрхтэй. Хүмүүс яг нэг хэл яриагаараа би ярьж чадахгүй гэж боддог юм шиг байна. Би ярьж чадахгүй учраас сайн мэдээ тарааж чадахгүй гэж боддог юм шиг байна. Ярьж чадахгүй даа биш л дээ. Ер нь бол яг зүгээр бид нөгөө гэрэл болж чадчихэв үү, гэрэл болж чадахгүй байна уу гэдгээс болж байгаа юм. Би нэг дээр та бүхэнтэй хаалцж ялуу яла. Нэг юм одоо сайн мэдээ тараагч энэ Азийн нэг улсад очисон юм байна л да. Тэгэд Азийн улсад очиод нөгөөч чинь өөрөө хэлний авьяас аюулгүй муутай хүн байсан. Тэгээд тэр хэл сурч чаддгүй. Тэгээд нөгөө газар ерөөсөө хэл сурахгүй зүгээр л нөгөө хүмүүстэйгээ хамт амьдрал, туслаал, ингээл бүх юмд нь хийгээл, ажил төрлийн туслаал, ингээл маш их ингээд нөгөө хайрыг тэнд харуулж амьдарч иж л дээ. Тэгээд нөгөө хэл сурч чаддгүй учраас сайн мэдээ тарааж сайн чадахгүй. Тэгээд 3-4 жил амьдраад нөгөө нөхөр чинь нөгөө илгээсэн байгууллагаас нь үр жимс муутай ингээд буцаагаад авсан юм шиг байна. Тэгээ яасан бэ? Дараад нь өөр нэг хүн илгээсэн. Тэр нь болохоор тэр нутгийн хэлээр ярьдаг хүн байсан. Тэр нутгийн хэлээр ярьдаг. Тэгээ нөгөөд чинь нөгөө газар нь яг очиод нөгөө тосгонд нь очиод нөгөөдтэйгээ уулзаад ярьсан. За би та нарт энэ дэлхийн ертөнцийн нэг хамгийн сайн, хамгийн гайхамшигтай, хамгийн тусч, хамгийн өгөөмөр тэр нэгний талаар би та нарт танилцуулах гэж энд ирсэн юм аа гэж хэлсэн. Тэгсэн нөгөөдөл нь бүгдээр бид нар мэдэн штэ наадах гэж. Та нар яаж мэддгийг гэсэн чинь. Уу яа 3-4 жилийн өмнө бид нартай хамт амьдарч байгаа явсан хүн тэр мөн мэдтэй гэсэн. Тэгэхээр бид нар ярихаасаа илүүгээр амьдралаараа бид нар бусдыг болсон гэж нөгөө гэрэл болж харуулна гэдэг нь их чухал байна л да. Тэгэхээр бидний амьдрал үр жимстэй байгаад бидний амьдрал өөрөө бусд руу хандсан, бусдыг гэрэлтүүлсэн тийм хүч чадалтай байж игмэн бид бусдыг Христ рүү авчрах боломжтой. Тэгэхээр амьтаа амжуулах ажил бол хоёрдугаар сайн мэдээний ажил. Сайн мэдээгээр амжуулж бид бусдыг Христ рүү авчрах хэрэгтэй. Ингийн тулд бид өөрсдөө эзнийг тууштай дагагч, тууштай одоо тийм ээ гэрэлтүүлэгч, тууштай түүнийг гэрчлэгч байх хэрэгтэй байна. За 3-дугаарт нь бидний амьдралдаа амьдрахдаа сэтгэл хангалуун байх явдал чухал. Та бүхэн амьдралдаа сэтгэл хангалуун амьдарч чадж байна уу? За ер нь худлаа шүү. Ер нь бол худлаа шүү. Хүн ер нь шүү дээ сэтгэл хангалуун ер нь хэр оргийн амьдэрдэг шүү. Яаж иж байгаа л нэг юм дутаал, яаж иж байгаа л тэрийг ингэчихсэн, энийгээ тэгчихсэн гэж бодож идэг. Тийм ээ? Гэхдээ тэр маань өөрөө биднийг зовлон унагаадаг байхгүй. Буддын сургаал бол ер нь бол хүнийг юу зовоодаг юм бэ гэвэл шунал зовоодаг юм байна гэсэн сургаал байгаа шүү дээ. Хүнийг шунал зовоодаг. Тэгээд тэр шунлаа байхгүй тул сайхан бясалгал хийгээд өөрийгөө хоослоод, хоосноос хоосон болоод тэгээд яг уу гэхээр өөрөө нирван дөрвийг олоод бурхан болно гэж үзэж байгаа юм. Ер нь товчхондоо хэлбэл. Тийм ээ? Гэтэл энэ өөрөө шуналгүй байна уу? Энэ сургаал логик нь аваад үзэх юм бол зүрхэндээ байгаа жоохон шунлыг үгүй болгоод бурхан болох тэр амар том шунал явж байгаа байхгүй заа. Өт орхоноос өрцгөө хүн байж бурхан болох гээд мэдрэлтэд яваад байгаа сургаал шүү дээ энэ бол. Энэ юуныхын ч гэсэн бясалгалынхын ч гэсэн ер нь тийм. Хүн болгон бурхан болох боломжтой. Есүс гэдэг. Есүс айгүй гайхамшигтай. Тэр өстө мундаг. Тэр өстө мундаг бясалгагч байж байгаад одоо дээр байгаа. Будда. Будда супер. Мухаммед супер. Та нар ч гэсэн тэдэнтэй адилхан болж болно. Бясалгал хий гэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт хүмүүс амар их хамрагддаг. Дуртай. Яг гэдэг нь дуртай сэдвэрний шуналтуулаад байгаа байхгүй. Өт орхоо шиг манайсыг бурхан болгох гэдэг шүү дээ. Тэр ойлголт чинь тий. Тэгэнгүүт л ерөөс бурхан болчих юм шиг бодоол ингээ суугаал. Дүгнү. Бичлэг хийж гинөө. Тэгэхээр бидний хувьд сэтгэл хангалуун амьдрын гэдэг бол их чухал. Мэдээж сэтгэл хангалуун амьдрыг маанаг байхыг хэлж байгаа юм шүү дээ. Мангуу байхыг хэлж байгаа юм шүү дээ. Өөрснийхөө үүргээ мэдээж бид нэр хүлээх ёстой. Өөрсдийнхөө үүргийг бид нэр ухамсарлах ёстой. Идэвхтэй байх ёстой.
Тэгээд хийх ёстой зүйлээ хийх ёстой. Хийх ёстой зүйлээ хийх ёстой. Бурхан алимыг ургуулдаг. Тийм биз? Алимыг бурхан ургуулсан. Алимны модыг хэн суулгадээ? Биднэр суулгадаг, хүн суулгадаг үстэй. Ээлжих бол олигонд орох нөхсөн байдалтай та нар хараад нэрээ. Алимны модыг бид нар л ургуулдаг үстэй. Тарьдаг үстэй. Тэгээ модноос алимыг хэн ургуулдаг? Тэрийг бурхан ургуулдаг байхгүй. Ойлгож байна уу? Модын бид нар тарьдаг, дотроос нь тэр ургаж байгаа үр жимсийг бурхан ургуулдаг байхгүй. Бурхан нэр чийдэг. Алим жимс нь гаргаад ирдэг. Тийм үү? Тэр гараад ирсэн алимыг аваад амдаа игээд идэх нь хүмүүсийн үүрэг гэдэг байхгүй юу? Тэ? Гэтэл зарим хүмүүс бурхан сайхан алим ургуулсан байна. Одоо миний аманд хийлгээсэ гэж аман гагаа бичдэг. Тэр шүүг нь аваад амдаа игээд идэх гэсэн байхгүй. Зарим нь аманд нь ингээд хийцэн чийсэн. За одоо бурхан миний хэрүүг ингээд доорс нь ингээд нэг цахаад ингээд нэг кинон дээр гардаг штеп. Хушиг амдаа ингээд шагалж иддэг. Ямар кино вэ? Жонон. Хаанхуу жонон хоёр лөө. Жонон гүлгч хоёр гэдэг нэг кино байдаг ш. Дээр юм. Оросын киночлоо. Тэр кинон дээр гардыг та нар үзээрэй зөө. Хушиг иддэг ингээд хушигаа амдаа хийж байгаа л евэнд ороос тасгээл зохиол хагалдаг. Энэ хугардаг юм баг те. Тэр шиг л ингээд одоо алим аваад амд хийчлээ. Одоо бурхан миний эрүүг ингээд эдлгөөд ингээд би энийг идэндээ. Айгүй л хоолон дээр нь тавьсан чи одоо бурхан залгиулна да. Ингээд бод. Зарим хүмүүс тэгж амьдэрдэг. Тэгж амьдрахыг би хэлээд байгаа юм шиг те. Сэтгэл хангалуун байна гэдэг юм аа. Бид нар өнөөдөр өөртөө өгсөн бүх зүйлдээ сэтгэл хангалуун талархалтай бид нар амьдрах хэрэгтэй юм аа л гэдгийг хэлж байгаа юм. Амен. Бид нар илүү зүйлийг хийж болно. Бүтээж болно. Гэхдээ бид нар сэтгэл хангалуун амьдрах ёстой. Алтан загсны эмгний үлгэрээр амьдрч болохгүй гэсэн үг. Александр Сергеевич Пушкинга зохиолов. Тэр эмгэн бол өстой бузрын шуналтай эмгэн тий. Тэгсээрээс үлдээс юу юучгүй болоо ч тий. Бидний хувьд тийм амьдралаар амьдрч болохгүй гэсэн үг. Хөгжиж дэвшихийг хүсэх ёстой. Гэхдээ бид нар сэтгэл хангалуун амьдрах ёстой. Зөвхөн өөрийнхөө амьдрал биш, өрөөл бусдад ч гэсэн бид нар сэтгэл хангалуун байхыг сурах ёстой. Гэр бүлийнхээ амьдралд ажил албан тушаал одоо яа хамт олонныхоо дунд сэтгэл хангалуун байхыг бид нар сурах ёстой. Ерөнхийдөө бол гэр бүлийн амьдралд сэтгэл хангалуун байдал гэдэг бол айгүй дутмаг байдаг л да. Эхнэр нөхрүүд хоорондоо ялангуяа. Уг нь бол эхнэр нөхрүүд бид нар нэгнийгээ сайхан урамшуулж, тайвшруулж, нэгнийгээ нэг зовоочихгүй шиг амьдрах нь байгаа юм л да энэ хэдэн жил тийм үү. Гэтэл заримдаа бид нар яадаг вэ гэхээр нэг өөрийнхөө зурсан зургаар амьдруулах гэдэг. А зарим нь яадаг вэ гэхээр өөрийнхөө зурсан зургаар амьдрах гэдэг. Хоёр талаас хоёр өөр хүн нийлээд нэг амьдралыг бүтээж байгаа шүү дээ. Тийм үү? Тэгэхээр яадаг вэ гэхээр миний зурсан зургийн тал нь ямар ч байсан алга болох хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Тэндээс ирж байгаа миний эхнэрийн зурсан зургийн тал нь бас алга болох хэрэгтэй гэсэн үг. Тэгээ хоёулаа нийлээд нэг зураг бүтээгээд тэр зургаар амьдрах хэрэгтэй гэсэн үг л дээ. Тэгэхгүй бол яадаг юм те? Эхнэр авангуудаа эхнэрт базуулна гэж юу гэдэг. Би ч амьдралаараа л амьдрчлээ л байна. Тэгэл нөгөө нэг хуучин цагийнхаа амьдралаар ууж идэл солиорол 9 шидийн болоод ингээл яваад идэг. Энэ бол буруу. Бид нар нэгэнтэйгээ одоо яасан бол тий гэрэлсэн бол нийлсэн бол өөрийнхөө тэрхүү амьдралын зурсан зургийн талыг нь авч явах хэрэгтэй. Ядаж талыг нь шүү. Зарим ч өөрхий бүтний наваа ийдсэн базуулсан амьтад байдаг л да байдаг. Бурууч биш л дээ. Гөгшрөх тусмаа базуултгаа гэд би яриад байгаа шүү дээ. Тийм болохоор ирчүүдээ 50 хүрэхээс өмнө жоохон тарвалзаарай. Манайхаа. За нөгөө талаас нөгөө эхнэрүүд бас адилхан талыг нь авчаяад яг тэр нөхөр хүн гэдэг чинь ч юм уу эхнэр хүн гэдэг чинь заавал та нарын хүснээр нэгнийхээ хүснээр амьдраад байх албагүй шүү дээ. Бид нар өөрснөө бас тодорхой хэмжээнд одоо яадгийн те
нэг нэгэндээ буулт хийж, нэг нэгнийхээ хүслийг гүйцэтгүүлэх ёстой. Эхнэр зарим айлд бол эхнэр турах тэглэн барьж ийн гэд үүр хүүхэд нөхөр сүүдэр бүгд тэглэн барьчихдаг. Болохгүй шүү дээ тэгж. Эхнэр баримаар л өөрөө л барьдаг юм байгаа. Зарим айл нөхөр цөөвөн дуртай гээд 7 хоногийн 6 өдрийн цөв ичдэг. Манай гэр бүлийнхэн болохоор юу л дээ? Солонгос хоолнд их дуртай. Ялангуяа нөгөө бүдэжигээ чэйг мэйгэнд их дуртай. Тэгээд 7 хоногийн бараг 7-нд нь тийм хоол идэх гээд идэг. Бас энэ хоол их хэцүү шүү дээ. Манай эхнэр бол хөрх юм ер нь бол 7 хоногийн бараг 4-5-д нь бол хийдэг юм а хийдэг. Энэ 2-3 өдөрт нь бол нэг өөр хоолыг хийж зөвшөөрж байгаа. Гэхдээ би чинь заримдаа гэртээ орж ирэл ингээл хоол харна штэ. Тэгэнгүүт одоо өөр төрлийн нэг жоохон юукууд жоохон одоо бодаатай шүлмэл ч юм уу те. Лавшаа мавшаа ч юм уу хийцэн бангууд дотроо ималыг гоё бүтэж хийчихгүй. Дотроо бодож байгаа. Нөгөө нэг 4-5 өдөр нь хөрх юм хийсэн шүү гэдэг мартчихад тэр ганц өдөр бодаатай шал хийсэн баг. Ийм хоолыг идэхгүй. Заримдаа бол. Тэг албагүй л байхгүй ер нь бол тий. Бид нэр ингээд их гоё баймаар ш 4 өдөр нь хийсэн байх чинь тий. Нэг өдрийг ингээд өнгөрөөчмөр ш тий. Тэгэхээр энэ байгаа байдлаа бид нар сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Эхнэр нөхрөөд, гэр бүл өрөөд нэгнийхээ хийж байгаа зүйлийг үнэлж, хүндэтгэж амьдрах хэрэгтэй. Саяхан бид нар хөл бөмбөг тоглож байлаа. Хөл бөмбөг тоглоод манай пасторууд нөхрлөөд юунд орлоо? Саунд орсон. Тэгээ саунд орохоос өмнө бид нар хоолнд орохгүй. 6-аас хөл бөмбөг тоглоод 8-д тараад тэгээд хоолнд ороод 9 болоод 9-оос хойш саунд ороод бараг 11 гээд тарсан. Тэгсэн тэнд нэг залуу нэг цуглааны ахлагч бид нартэй нөхрөлсөн. Тэр та нарыг мэдэх бол удаа нэг амттай чихэрлэг чикийн хийдэг тэр Улаанбаатар дээд сургуулийн тэрүүгээр яваад нэг залуу байсан. Тэр залуу маань цуглааны ахлагч байхгүй. Тэгээд тэр бид нартэй нөхрлөө. За цаг яас 8 болцсон хоолнд орсон 9 болсон. Утсан бэм гэж дураал. Тэгээд дураасан чинь утсаа авсан чи ихэр нэ наа цаанаас. Өө би пастортой хоолж. Одоо бид нар саунд орох гэж байна гэсэн чинь цаанаас нь за чи яах гэж ингэж юм бэ? За найз нь удахгүй саунд очиолч штэ гэсэн. Нөгөөд чинь тавьсан. Тэгснэл за яа саунд орох гэсэн. Ихнэр залгаад харин хурдан иргээд байна. За би явлаа гэж бодсон гэж. Уг нь бол хөрх юм пасторуудтай хамт явж байгаа цуглааны ахлагч байна штэ. Нөгөөдөг чинь. Тэгсэн нөгөөдөг чинь хэлсэн. Нөгөөдөг чинь манай пасторууд ярьж байна. Минь ингээд ер нь жоохон даварч байгаа биз? Чи архиудгүй юу гэсэн. Архиухгүй. Тамхи татахгүй. Өөр гадуур дотор чи хүмүүстэй нийлж явдггүй. Явахгүй. Харин тэгэхээр жоохон давраад байгаас уусаа ихнэрөө тэгдгийн заяа. Жоохон бац наатгаа. Тоглоомор тэг явуулж байгаа. Тэнд уг нь нэг сүртэй юм байхгүй. Хөрх юм тэгээд хідэн пасторуудтай сайхан хөлбөмбөг тоглоод ер нь бол чаавас. Ер нь пасторууд чи хэцүү шттэ. Яг үнийг хэлэхэд. Тэ ингээд стрессээ тайлаад хүмүүстэй адилхан ингээд бааранд ороод архиугаад ингээд 9 шид болоод ингээд яваад нөхрлөөд байдаг юм байхгүй. Тэгээ энэ хаяа нэг стрессээ тайлах тийм нэг үйл явц байдгийн чаавас. Манай бас нэг хідэн найз пасторууд ингээд PC тоглолдог гэсэн байна. PC биш ээ юу? PlayStation. Тэ хөлбөмбөг тоглоно. Ингээд FIFA тоглоно. Тэгээ бүр ингээд хоорондоо ингээд тоглоод тэмцээн зохиогоод ингээд бүр ингээд айгүй урт хэмжээгээр ингэж тоглодог. Тэгээ эхнэрүүд нь тэрэнд нэг хэсэг амар стресссэн гинэ. Зөвөн байгаач нөхрүүд нь амар ингээд хоорондоо ингээд нэгднийдээ цуглаад нэг пастрынтай цуглаад нэг ундаа угаад хоол идэж байгаа шүү дээ. Зөв амьтад. Тэгээд тоглосон байгаа байхгүй юу? PC тоглосон байгаа. Шал зөв. Тэгээ эхнэрүүдээр тэрэнд бөө стресссэн. Их мэдчлээ. юм байна. Тэгээ ерөнхийдөө бид нэр гэр бүлийн амьдралд хамт байгаа үедээ нөгөө миний ирэхээр чиний ирэх хязгаарлагдана, чиний ирэхээр миний ирэх хязгаарлагдана гэдэг үг байдаг тийм үү? Бид нар тэр үгийг аюул сан ойлгож нэг нэгнтэйгээ зогцож, нэг нэгнийгээ хөндлөж, өөрт байгаа оногдсон, бурхнаас өгөгдсөн тэр нэгэндээ бас
сэтгэл хангалуун байж талархаж амьдрах хэрэгтэй болов уу гэж. Амьд байгаа дээрээ бидний амжуулах хэрэгтэй ажлууд. Мартаж болохгүй. Мартаж болохгүй. Нэг л мэтгэд 180 наслаад өнгөрч байгаа Исаак шиг бидний амьдрал энэ дэлхийгээс дуусна. Харамсмааргүй амьдрмаар шүү дээ хэдүүлээ тийм ээ. Энэ дэлхийн ертөнцийн амьд байхдаа. Мөнхийн улсад очиод бид бүгдээрээ мөнхийн улсад очиод уулзсан л та. Гэтэ мэдэхгүй би мөнхийн улсад очиод одоо миний ихнэр яг энэ газар дэлхий дээр надтай адилхан одоо харилцажсэн тэр харилцаа, тэр мэдрэмж, тэр хайр мөнхийн улсад очиод байх уу үгүй юу гэдгийг би бол хэлж мэдэхгүй байна. Мөнхийн улсад очиод бол бид нар бүгдээрээ яг адилхан нэг нэгээ хайрлах хэрэгтэй. Бүгдээрээ яг адилхан нэг нэгнтэйгээ ийм ижил байр суурьтай байх болов уу гэж бодож байна. Тийм үү? Одоо энэ олон хүмүүсийн дундаас миний хүүхэд хамгийн өөрхөн харагдаж шүү дээ, тийм. Материалын зулцаг өөртөө нөгөө ээжтэй хөрхөн гэдэг шиг л ямар ч байсан л миний хүүхэд их хөрхөн харагдана. А энэ олон эмэгтэйчүүдийн дундаас миний ихнэр хамгийн сайхан харагдана. А мөнхийн улсад очих юм бол яг бүгд адилхан л байх л та. Тэгэхээр энэ дэлхийн ертөнцийн өнөөдөр биднийг нэг нэгнийгээ хайрлаа, нэг нэгнийгээ хүлээж аваа, нэг нэгнийгээ одоо яадаг юм те ойлгоо, нэг нэгнтэй сэтгэл хангалуун бай гэд нэг нэгэнд маань өгцөн байхгүй юу бидэнд. Мэдээж заримдаа ойлгоход төвчгэд хэцүү асуудал зөндөө байдаг хүмүүсийн. Тийм байдаг үз? Тэвч болохгүй гэдэгтэй. Тэвчиж давж чадахгүй юу? Ер нь яг хүмүүсийн амьдралыг хараад байхтай шүү дээ. Бас л яаж ингэж амьдрдаг байна гэсэн амьдрал зөндөө байдаг шүү дээ. Тэгээ хүмүүс давдаг л байхгүй. Туулдаг л байхгүй. Тэгээ нэг жижиг сажиг юм дээрээс амьдралаа там болгох шаардлага бидэнд байдаг ч юм уу, ч юм уу. Заримдаа ингээл би яг өнөөдөр нэг тим хувцсан өмсчихдээ гэж боддог те. Тэгэл нэг тим цамцаа өмсчихдээ гэл онголгонгод нөгөө цамц маань ингээд эндүүдэг угаагаа тавьчихсан. Энэ талд нь угаагаа тавьчихсан өшөө өөр цамцнууд байгаа шүү дээ. Тэгэнгүүт энэ чинь 5 цамц эндүүдээ тавьчихсан байх чинь нэг ганц угаагаагүй эндүүдээгүй цамцнаас болоод энийг эндүүдэхгүй яасан юм даа гэл ингээд бухимчдаг. Нөгөө талд нь 5-ын эндүүдээ тавьчихсан байх тэрнээс гэсүлээ. Тэрийг үн төвчээл тэсэл гарчул болж байгаа. Тэрэндээ бид нар яг тэгж боддог. Тисгүй юм шиг, төвчгүй юм шиг, болохгүй юм шиг энэ амьдралыг ингэж хардаг юм байдаг ч гэсэн хүн тэсэл гардаг байхгүй. Төвчээл гардаг байхгүй. Уг нь бол. Тэгэхээр ахтус Фураксны хэлсэн нэг амьддаа бие хайрлаа гэж те. Амьддаа бүгдээрээ бие биенээ хайрлах хэрэгтэй байна. Амьддаа хайрлах чадахгүй амаа бариад араас нь нэмэргүй. Нэмэргүй. Ямар ч үед бид нар хайраар нэг нэгээ дутааж болохгүй болов. Амен. Бурхан биднийг одоо нэг нэгнийгээ хайрлах гэж энэ дэлхийн ертөнцийн дээр одоо амьд байлгаж байгаа шүү дээ. Тийм болохоор хайраар нэг нэгээ дутаах хэрэггүй яах таснаа. Бид нар чи ер нь айгүй юу шүү дээ, давран. Хүн чи ер нь айгүй давран байхгүй. Одоо нөгөө дугуйтай машинтай онгоцтой болохыг хүсдэг гэж те. Явган явж байгаа дугуйтай болохыг хүсдэг гэж. Яг л тийм байдаг. Мэдээж хөгж дэвших ёстой л доо, хөгж дэвших ёстой. Гэхдээ бид нар төднийхээ одоо яадгийн эргэн тойронд байгаа хүмүүсээгээ хийж байгаа зүйлд нь бас тодорхой хэмжээний сэтгэл хангалуун өгч байгаа зүйлд нь байж байгаа байдалд нь тодорхой хэмжээнд бид нар бас те баяр хөөртэй байх хэрэгтэй байх л та. Баяр хөөртэй байх хэрэгтэй. Ичнээ муу ч гэсэн, ичнээ муухай ч гэсэн тэр хүн сайн байж л таараа. Ер нь муу муухайг бид нар яаж дүгнээд байна гэхээр өөрийнх нь сэтгэл нийцэхгүй болохоор л тэгж дүгнээд байгаа шүү дээ. Ихэвчлэн. Тийм ээ? Ихэвчлэн тэгж дүгнэдэг. Гэхдээ үнэхээр муу муухай зүйл хийж байгаа хүмүүс байгаа л. Тэгээ би хэлсэн шүү дээ. Бид нар заавал 100% өөрсдөө зурсан зургаар амьдрах гэдэг шаардлагагүй. Өөрсдийнхөө бүтээсэн тэр одоо нэг юм би ингэж амьдрнаа гэсэн хэм маягаар амьдрах гэдэг шаардлага байхгүй л. Тэгэхээр ахтус нь бурхан биднийг энэ дэлхийн ертөнцийн өнөөдрийн өдрийг хүртэл тоос хөдөлгөж байлгаж байгаа ажлуудын нэг зорилго бол энэ сэтгэл хангалуун байх явдал юм шүү гэж. Нэг нэгэндээ өөрийнхөө амьдралд хийж бүтээж байгаад нь олж ирж байгаад нь байгаа байдалд нь бүгдээрээ сэтгэл хангалуун байцгаая. Амен. Ингэснээр би өөрөө жаргалтай байна. Миний гэр бүл жаргалтай байна. Миний өр хүүхдүүд жаргалтай байна.
Тийм биз? Энэ дэлхийн өөрөө жаргалтай байна. Энэ цуглаан дээр ч гэсэн бид нэг нэгнийхээ үйлчлэл дээр, нэг нэгнийхээ хийж байгаа зүйл дээр сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Одоо жишээлбэл пастор номлож юм чи тийм үү? Би ч юм уу, суур пастор ч юм уу, туулахлагч ч юм хэн нэг нь номлож юм. Тэгсэн тэр номлолыг та бүхэн шүүгээл ингэчлээ, тэгчлээ. Тэрний юм байна, энэ тийм байна. Жишээ нь таасангүй юу ч гэдэг юм те. Тэгэл ингээл байх юм бол энэ чинээс хинч ивэл авахгүй. Ойлгож байна уу? Ямар ч хүн эндээс ивэл авахгүй. Зүгээр шүүсээр агаал таарна. Намайг энэ ч номлож байхад нэг хүн хаяа ирэхээр над руу ингээд айгүй нүдээр хараа суугаад байдаг юм. Лавгаагаа гэдэг нэг хүн одоо өнөөдөр байхгүй. Манай ээж эхлээд л намайг ингээд гарангуут чинь чи тэгэхэд игсэн шүү. Ингэсэн шүү. Манай пүүж ахлагч бас тайлбал бас хэлдэг байсан. Айса пастра гараа бити ингэж ярэ гэдэг. Тэгээ ер нь үл яг уу. Энчээс бидний амаар дамжуулж ариун сүнсээр Бурхны үг бидэнд өгөгдөж байгаа. Би бол өвдөө эзний үгийг номлож байхдаа номлолоосоо өөрөө ивэл авдаг. Би эзний үгийг тунхаглаж явах тэр тунхаглаж байгаа тунхаглаасаа өөрөө өрөөгдөж идэг. Би одоо өөрөө та бүхэдээ ярьж байгаа мөртлөө энэ маань эргээд намайг өрөөж идэг, хүчрхэгжүүлж идэг гэсэн үг л дээ. Ер нь бол номлож байхдаа би айгүй аз жаргалтай байдаг шин. Дуулж байхдаа аз жаргалтай гэдэг шиг дээ. Ягаад тэгэхээр Бурхны үгийг тэнчэнээс авчиад байх. Харин энэчнээс өнөөдөр те манай пастрын амаар дамжуулж Бурхан ярьж байгаа манай пастор супер вау юу ч үдгийг та нар тэгж бодох юм ёстойгоо ивэгтэн те. Амен уу. Та манай пастор супертэй гэдэг нэг хэлээд те. Хийхгүй инээд өгсөн өнөөдөр шүү. За нэргэн байлаа. Тэгэхээр тийм байна. Сүм цуглаан дээр ч гэсэн нэгнийхээ үйлчлэлийг, нэгнийхээ одоо яа тийм те хийж байгаа зүйлийг, хандж байгаа хандлагыг, зааж байгаа хичээлийг, магадгүй номлож байгаа номлолыг одоо хин ч үдгийн те. Одоо жишээлбэл манай лавга ахлагч байгаа. Хүмүүсийг ухтан авж байгаа тэр түүний тэр хүмүүстэй хандж байгаа хандлага ямар гоё юм бэ? Айгүй олон лавгаагчийн тэр хүмүүсийг хүлээж авч байгаа байдлаас болоод айгүйх сэтгэл санаа сайхан санагдсан анх хэрэгтэй гэж хэлж ирсэн. Мундаг. Энэ төлөө баярлалаа гэж хэлж ирсэн юм байна уу? Зөөхөн баг. Манай Цэнгэн ахлагч мөгийн ихч хоёр маань бол ямар ч газар очиод эсийн бүлэг тарьсан тэрийг ингэж арзалгаад идэх байхгүй. Сайн уу? Тийм бэлэгээ байсан. Хайр явж байгаа байхгүй. Анхаарал халамж сан явж байгаа. Үнийхэн төлөө баярлалаа гэж хэлсэн хүмүүс байна уу? Сүм цуглаан дээр жижигхэн ч гэсэн, жоохон ч гэсэн бид нэр хийх ёстой. Манай шүрээгч байна. Цэвэрлэгээ хийвэл фүүс гялтгалтан цэвэрлэнэ. Үний төлөө бид нар баярлалаа гэж хэлж ирсэн үү? Бидэнд цуглаан дотор харагдахгүй ч юм уу, анзаарагдахгүй ч юм уу, тийм зөндөө олон байна. Бидний энэ дунд байгаа хүмүүс маш олон бэлэг авьяастай, маш олон хүмүүстэй талархууштай зүйлсүүдийг хийж байгаа. Энд аль биш шүү дээ. Тэг аль биш. Тэгэл гожлол, муучлал. Энэ ингэхгүй, тэр нь гэхгүй гээл. Ингээд яваад бол энэ цуглаач оршин тогтнохгүй. Тэгэл тараал. Тийм учраас ах トゥ уснаар бүгдээрээ сэтгэл хангалуун байж нэг нэгнийгээ урамшуулж амьдарцгаая гэж та бүгдийг өрөөж. Бурхан биднийг энэ дэлхийн ертөнцийн амьд байх хугацаанд амжуулаа гэсэн ажлууд ийм нэг хідэн зүйлүүд байдгийн болов уу гэж би боддгийн. Нэгдүгürt Бурханыг өөрийнхөө зүрх сэтгэлд хаашаач хөдлөхгүй, холдуулахгүй байх. Хоёрдугаарт бусдыг эзнэрээ авчрах. Гуравдугаарт байгаа амьдралдаа, байгаа орчиндөө, байгаа нөхцөлдөө сэтгэл хангалуун амьдрах явдал. Их чухал шүү. Их чухал. Тэгээ хайраар нэгнээ дутаахгүй амьдрах хэвдэл. Хайрлна гэдэг бол сайхан шүү дээ, тийм ээ? Хайрлна гэдэг бол сайхан. Энийг ч одоо яадгийн ямар ч хүнийг хайрлаж бид нар болно.
Харин тэр хайрлуулж байгаа хүн бол айгүй аз жаргалтай байдаг хөөхгүй. Амьтан хүртэл айгүй аз жаргалтай байдаг шүү дээ. Манай гэрт 92 нохой байдаг. 92 нохой. Манай 90 нохой манай эхнэр дээр очдөг. Над дээр бараг ирэхгүй. Манай ийм нохой дандаа над дээр ирдэг. Яаж исэн ч манай эхнэр дээр очих над дээр ирэл. Сая явах гал сонгоот ингээл хажууд ирэл. Тэг ингээ тоохгүй хөлөөрөө цохоол ингээл. Амар ядаргаад. Тэгэл ирээл ингээ толгойг жоохон илээл ингэнгүү чинь тэгэл бөө юм болоод ирүүгээр чинь сүүлээ ингээл годгонуулаад ирэлтэй л. 90 нохойг нь болохоор би чинь ингээ нөгөө эрттэй үнтэй ирж байгаа юм шиг. Ош жирий гэл ингээ чанга дуурдаг хөө. Эмэгтэйг нь болохоос нэ гэл ингээл эмэгтэй. Манай эхнэр одоо мэдхгүй айгүй сайн уу. Ер нь манай эхнэртэй айгүй сайн, эм нь надад сайн. Тэгэл би тэр ингэдэг байхгүй. Тэгээ яг тэр нохоош гэсэн ингээд хайрлаж байгаа тэр мэдрэмжийг харахад айгүй өрөвдмөр, айгүй хөөрхөн. Тэр нохоог хайрлаа гэд би чамд хайртай, гоё юм ичөөги, мөнгөги гэд ингээ янз янз болохгүй шүү дээ. Тэр мөн нохоог яаж хайрлаж ийм нэхэр дуудаад ирэнгүүт нь толгоон дээр нэг 2 3 хилээл нэг хаяа нэг өр дээрээс болгоно өөр юм байхгүй. Тэгэл ингээл урд ирэнгүүтээ ингээд их хурж унаал тэрий живтэл. Нохоо ингээд хин нэгэн хүний өмнө очиод дээшээ хараад тэрий төвчээвэл те чи бол миний эзэн, чи бол миний хамгийн хайртай нэгэн гэж илэрхийлж байгаа. Илэрхийлээд байгаа байхгүй. Тэгээ саяхан манай хоёр нохоо 2 гөлөг төрүүлсэн. Одоо жирэмсэн. Дахиад одоо нэг 7 хоногийн дараа 10 хоногийн дараа төрнө. Төрөнгүүт нь би гөлгийн зарна. Тэгэхээр ер нь хайрлахад бол ямар ч амтан те дуртай байдаг. Би бас загас тийж ядсан шүү дээ гэртээ. Би загсандаа дандаа хоологддог байхгүй. Тэгээ намайг ингээд аквариумны урдуур явангууд нөгөө нэг хоологддог амтан чи ирж ингээд загсан бүгдээрээ ингээд дургашгаа ингээд арзалцал өрөөд ирдэг. Тэр чинь бас нэг л хайр мэдэрч байгааг илэрхийлэл баг те. Би нөө хоологж ингэж хайрлаж байгаа байхгүй. Одоо манай дэрэм 2 яс мэлхий байгаа. Энэ жижиг. Одоо яс мэлхийндээ бас би хоологдъё. Тэгэл ингээд очиод хоолгоно. Тэгээ хөөрхөн. Айгүй хөөрхөн. Ер нь бол бид нар ингээд хайр нэг нэгнийгээ дутаахгүй амьдрах хэрэгтэй юм хаах туснаа. Амен. Амьд байгаадаа хэдүүлээ нэг нэгнийгээ сайхан хайрлая. Тэ? Энэ манай монголчууд нэг миний хүлийн зөвшөөрдөг нэг үг байдаг шүү. Хайрын дотроо хална гаднаа гэдэг нэг юм. Энэ айгүй муухай үг ээ. Тэгээд дотроо хадгалах хайр чи юу ихэвдэн хүн ер нь. Тэ? Хайртай мөртөө ингээл дандаа халаа гаргадаг. Би чамд хайртай, хайраа дотроо энэ мач шиг гэл ингээл дандаа халаа гаднаа гаргаад байвал яах юм бэ? Тэр хүн чинь нэгэд тэр дотор байгаа хайрыг бид нар хэрэглэхгүй шүү дээ. Хүлээж авахгүй шүү дээ. Зүгээр л хайрлал та бүгдээрээ ил гаргаал хайрлцгаая. За. Ил гаргаал хайрлаа. Бас нэг нөгөө нэг үг байгаа шүү дээ. Сүүлийн үед гарсан үг. Энэ хотын чи хайраа гэж салаадахын хөдөөнийх чи хүүрээ гэж хүүхд гаргаадах юм гэдэг шиг. Тийм үг байгаа шүү дээ. Тэгээ тийм худлаа хайр бас хэрэггүй. Хайр бол үржимстэй байх хэвээр. Хайраа гэсэн хүмүүс салмаарг байна. Хайраа гэж тэр хүүхд чухтай олон сайхан гаргаад сайхан амьдрмаар байна. Амаа. За. За тэгээд эзэн бидэнд өнөөдөр өгж байгаа энэ Библийн хэсгээс бас энэ хүмүүсийн өхөл хагцал энэ дэлхийг орхиж явж байгаа энэ хэсгээр дамжуулаад хүмүүний амьдрал ямар богинохын юм бэ? Бурхан ямар агуу юм бэ? Бурхантай байх бидний амьдрал бурхантай байх үед л гайхамшигтай хүч чадалтай шүү. Өнөөдөр энэ амьдралаа бид нар амьдарч байхдаа амжуулах зүйлсүүд байна. Нэгдүгürt бүгдээрээ бурханыг зүрх сэтгэлдээ салахгүй бай. Хоёрдугаарт бусдад гэрэл болгоё. Гуравдугаар сэтгэл хангалуун амьдарцгаая. Нэг нэгнээ хайрлцгаая. Нэг нэгнээ урамшуулцгаая гэж бид эзний үгнээс суалцлаа. Амен. Тэгээ би та нарыг нэг үг хэлээд гэж хэлсэн. Хэлэхгүй л бах юм. За хэллээ. За баярлалаа. За эзний үнээрээ залбирцгаая бүгдээрээ.